Нүүдэлчдийн нутаг гэдэг өргөн уудам хийгээд өнгө баян. Ахуй амьдрал нь сууршин байгаа нутаг усны ондоо ялгаатай байдлаас шалтгаалan ахуй соёлоор ялгагдана. Барим тавин ийм тийм гэж ялгагдахгүй нийтлэг шинжтэй мэд харагдах ч сайн ажиглаад байвал бас ялгаатай. Хөвсгөл аймгийн цагаан үр сумын нутаг дэвсгэрийн нэлээд хэсгийг Сибирийн их тайгын өнгө төр хэзлэнэ. Энэ нь угтаан модоор баян гэсэн үг. Энд л хун шувуун гарвалтай, хус модон сэрэгтэй Бурят зуны тасархай амьдран сууна. Балтаан бариад босвол хий гиснэн хийдгэл улсуудын нэг нь Үлзий Баатар байна. За энэ хос ингээд ургацсан байж байна. Энийг тэгээд үдж байгаад нь яар юм гişөө багтайхыг нь үдж байгаад савнгааж аваад говшуур гэдэг юм энэ. Энийг бол дээр үед бол тийм төмөр мөмөр юм хүн байхгүй байсан. Энэ модоор ингэж говшдог. Энийг говшихдаа яадаг вэ гэхээр чинь энэ өөсөө чи энэ дотор талд нь бор холтс гэж байдгийг. Тэр бор холт нь бол тэр хус их биентэй наалттай байдаг. Тэрийг нь ингэж энүүгээр ингэж хийж говшиж ингэж хоёр талаас нь ингэж говшиж хийж хийгээд ихтэй тэр чинь аяндаа сулраад игэдэг. Тэгтээ зэрэг нь энэ бүдүүн нарийн талаас нь ингээд бүдүүн тал руу ингээд түлхээд ингээд түлхээд гаргаж байна. Энийг авахд бол яг 6 сарын 20 доор л авч эхэлдэг. Тэгээд хэдхэн хоногийн дотор яг нэг 7 сар гартар яг тэр хугацаанд л авддаг. Битүүгээр нь авах өөр арга байхгүй л заавал унгааж авна л да. Дээр үед болох тэр чинь нөгөө энэ төс нэг хийх авахтаа яг ингээд байж ах энийг энэ дээгүүр нь ингээд тавчиж унгаагаад тэгээд доо талын үлдэсний энэ доогуурх нь энэ өөсийг ингээд тасал цавчаад тэгээд ямар ингээд ороогоод ингээд мушгаж ингээд сугалж авдаг байсан. Тий, тэгж авдаг байсан. Одоо тэгэхээр чинь нэг мод унгаагаад энийг одныг авчих штэ. Тэгэхэд чинь тэрүүгээр бол тэгж явна урд нь яг хөрөө мөрөө байсан биш. Хөрөө мөрөө байгааг нь төн хөрөөч манай энд 50 донд л дэлгэж гарч ирсэн штэ. Тий. Баянгаа мөнөршөө ингээд бидний хэрэгтэй энэ вэ гэсэн юм дотроо бодоод ингээд тэгж залбираад тэгэл явж идэг л да. Тал нутагт бол ихэнхдээ ийм сав суулгыг арьс ширээр урлана. Огтлоод, зороод, харуулдаад байх хус хуш багтай болохоор аргагүй биз. Харин хөвсгөлийн тайг юугаар баян, модоор баян. Нэгэнтэл байгаа хойно түүнийгээ дагаад хусны үйс, модоор урлсан элдв ахуйн хэрэглээний зүйлс айл бүхэнд таарлана. Хусны үйсээр сав суулга хийх нь Монголын хойд нутгууд, хинти хөвсгөлийн хойд нутгаар ихээхэн түгээмэл. Захын хүний л мэддэг чаддаг байсан энэ соёл одоо даяаршлаан дагаад мартагдах төвчээ. Нэг авахтаа энэ бүдүүн тал нь энэ доошо харна штэ. Энэ бүдүүн талын тэмдэглэл нь ингэж энэ тэмдэглэл. Тэгтээ ингээд хийхдээ энэ бүдүүн талын дээш нь харуулж хийдэг. Бүдүүн талын дээш таваад нэг тэгээд энийг ингээд хийхдээ яг энийг ингээд сайхан дээд талын тэгшилж янзлаад одоо энэ шиг ингэж болгож ингэж янзлаад тэгээ энэ өөмөөгнүүдийг аваад тэгээд ингээд одоо энийг ингэж бэлдэж авчиж дараа энэ өөсөөр гадна талын хий. Гадна талын хийхдээ яг ингэж зөрүүлж авна да. Ямар хэмжээгээр зөрүүлэх тэр нь бол тэр хийж байгаа хүний л хийх ажил да. Ингээд тэгээд энийг яг энийг бүдүүн талын дээш нь харуулна штэ. Тэгээд энийг ингээд хийхдээ энэ амсар энийг нь эргүүлэхийг ингэж гаргаад ингээд тэгээд энэ эргүүлэхийг гаргаж ингэж энэ дээд талын дайтай үлдээгээ тэгээд одоо энийг болох дээр шинэ хутгныхаа мөрөөр нь ингээд зурч нь ингээд
энийг ингээд тэмдэг тавиад энийг ингээд яачин та. Тэгээд энийг харандаагаар дурахгүй харандаагаар дурахаар чинь нэг харандааны бал дургын гарчдаг тэр чинь юу яадаг вэ? Арилж өгдөг үү? Тэгээд энийг хутгийнхаа мөрөөр ингэж зураад шийдэх юм мартчих. Яг энэ би баг байхад бол манай аав хийж ийсэн. Би тэгээд тэрийг нь харж би хийж сурсан ингэж хийвэл болох юм байна гэж. Тэгээ одоо би энийг нэг бол яг энэ зах зээлд орсон үеэс хойш л хийсэн те. Яг нэг зах зээлд болсон үед чинь бэрх байлаа шүү дээ. Юм яахгүй бид нэр ч одоо тэгээд тэтгүр тэтгэмжич байхгүй, орлого байхгүй, малын маань түүхийдэж борлох юм байхгүй. Тэгээд ийм хийж энийг хийхэд бол яг нь захиргаал хийлгэж авдаг байсан л да хүнд яаж явах гэж. За тэгээд энийг ингэж зурчаад энийг тэгээд юу яа энийг ингээ одоо нэг сүлжээгээ гаргандаа ингээд энийг бол манай аав намайг баг байхад надад түүс хийж өгөөд тэгэрийг нь аваад би жимсэн ч явж идэг байсан. Юм хийхэд бол ерөөсөө муудахгүй. Шар тос хийцэн байхад бол тэгэл ер нь муудахгүй штэ энэ дотор хийсэн шар тос ч 3 жил болоход яахачгүй байж илээ. Тэгээ тухайн үед чинь энийгээр чинь маш их энэ үүсээр чинь маш их юм хийдэг байсан л да. Одоо жишээ нь хэд одоо зүүх гэж юм хийн. Тэр зүүх гэдэг нь одоогоор бол одоо энэ контролын сав гэсэн үг. Тэгээ тэрүүний чинь зүүх хийн. Тэгвэл тэрийг яг оёж хийгээд тэгээд ёроолын бас мөн оёо тэгээд тэрэн дотор сүүг хийж хөөрүүлэн таргаа бүрэн тэг сүүгөө тоон тэгж хөөрүүлчээ тэрэн дотор тэр зүүхэндээ хийж өрмөө тавина. Одоо энэ дэргэлдээ чандман өндөр сумынхан эднэр бол ер нь тэр зүүх мөхийг бол ер нь хэрэгэлдэг байсан шүү. Тэгээд нэг евро хатгал руу нэг машинаар явж исэн чандмны нэг наттай хүн явсан тэр тийшээ мэхээр их ургадаг гадар гээд сайхан мэхээр авсныг зүүх өрөм тавьж идэх юмсан гэж ярьж байна. Манай эндийн төс хийдэг улсууд бий л дээ. Одоо 2 хүн хийдэг энэ уулганд нэг хүн бий. Тэгээд тэр жаахан үдэмж муутайхан хийгээд идэв юм а тэднүүд. Тэгээд яаж эвд айтайхан болох вэ гэдээ ирээд асууж бариад янзлаад өгöd би хэлээл өгнө л дээ. Тэгээд тэд нар чинь тэгж ирдэггүй юм. Хус нь Монгол орны навчит модны дотроос хамгийн их тархацтай бөгөөд нийт 12 зүйл ургана. Нийт ойн нөөцийн 20 орчим хувийг эзэлдэг гэсэн үг. 13-аас 18 метр өндөр ургаж 50-аас 60 жил насалдаг мод. Монголчууд эртнээс нааш ус модны үр шимийг ашиглаж иржээ. Түүний үйсэн холтосноос гадна шүүс, чаг мөөгийг хэхэн ашиглана. Бурятууд чаг мөөгийг хувцас, дээл, гутлаан будагтаа хэрэглэж байсан тухай Үлзий Баатаргад урсаж байна. Тэр тэгдний өргөн их хэрэгэлдэг байсан. Тэр одоо л тэгж их хусны шүүс уун өрнөд нэг гэдэг бас. Гэхдээ бид нар бол Багдаа бодоод хусны шүүс тосоод уудаг л байсан л да. Юунд сайн байдгийг. Одоо мэдхгүй одоо ямар юм сайн байдгийг. Дээр үед чинь нөгөө нэг анд явж исэн улсууд хавар нөгөө усгүй газар хонохтой юу яаж исэн хусны шүүс гарч байгаа үед
энэ хосны шүүсийг модыг унгаагаад архичих өглөө бодоход ингээд нэг хажуулан дээр нэгэд нэг шүүсний хөлдөгцсөн байдаг. Тэрүүгээр навч цайгаа чанж ууж яадаг гэсэн эднийгэж ярьдаг. Тэрүүнийг хэрэглэхдээ энэ манай буриадууд бол тэрүүнийг хэрэглэхдээ бол энэ арьсаа тэрүүгээр буддаг байсан. Чагмөөгөөр. Тий, чагмөөгөөр. Чагмөог гэж нэрлэдэг юм уу? Хосны шүлтлэгэд нэрлэдэг байсан юм даа. Настай улсууд нь өөрснөө тэгж гутал юм ойж яахтаа гоёож өмсдөг байсан гэж ярьдаг. Тэгээд тэрнийг хөрөндөө маягийн хөрөндөө өнгөтэй болдог юм байна да. Ингээд сүлжээ зүгээр энэ оёот хийцэн ч болдог ингээд нийлүүлж ингэж зөрүүлж ягаад ингээд ойчдөг. Оёот тэгээд хийчдэг. Тэр зүүхийг хийхдээ бол тэгэж ойч хийнэ л дээ. Тэгээд хидэн давхарлаа тэгээд тэрийг оёсноо зөрүүлж ингэж хийгээд тэгээд ёроодын бас давхарлаа зөрүүлээд давхарлаад ёроодыг ойчдаг. Намайг сургуульд орторл манай зүүх байдаг л байсан юм даа. Тэгээд энийг одоо ингэж хийгээд яа одоо энэ уусмос энэ туусмос энэ нэг авахтаа бас энэ ангас зөвшөөрнөш гоож моочин авна. Тэгээд ингээд л тэгэл энийг одоо энэргөө ингээд хийчинтэй ингээд энийг ингэж хийгээд ингээд болчихсон доо. Ингэж хийгээд тэгээд энийг явуулахдаа тэр чинь халуун ус руу ингэж дүрээд халуун ус руу дүрж ягаад ингээд энэ чинь ингээд зөөлхөн болчихно. Тэгвэл тэр энийг ингээд эргүүлэхдээ тэр чинь энэ шиг юм болдгийг. Ингээд тэгээд эргүүлж байна. Тэгээд энийг доод талд нь басаар энэ талд нь бас нэг гоёо нэг ясны хоёр яхаа бэхэлгээ болж байгаа юм энэ доод талд нь бас ингэж нарийнхныг ингэж сүлжиж энэ доод талд нь ингэж хийн. Таг нэгтээ энэнийг ингэж яроод ингэж зурчихна л да харандаагаар. Ингэж яроод энэ зураад таглааных нь ингэж зурчгаад тэгээд тэр зурсан зургаараа ингэж тойруулаад ингэж авчих. Тий одоо яах вэ? Ийм урд нь бол тэрийг чинь тойруулчихад ингэж сүхээр ингэ тойруулаад зураад аваад тэгээд одоо хутан мотхоор орж барьж тэгжил нарийн өг нь авдаг. Одоо бол яах вэ? Энэ цахилгаан төлгөөр гэдэг. Тэр цахилгаан төлгөөрөө энэ дээр хажуугаар нь эхэлж авч байгаа. Тэгээд тэрнтэй ингэж бариад ингэж тэгээд дугуулад тэгээд аваад хийждэг. Тэгээд л энэ түүсэн сав маань бэлэн болно доо. Хөрөө харуул нийлүүлсэн л бол Үлзий Баатарбай хийж чадхаан л хий. Зүгээр сууна гэж байхгүй. Үйсэн савнаас өксүүлээд орны толгой, шүүр, тууж үргээд хийхгүй оролдохгүй зүйл гэж байхгүй. Энэ хөдөлмөрч чанар буряд угсаатныг тодорхойлдог нэгэн чанар юм. Энийг говшуур гэдэг юм. Тэгээ дээр үед бол энэ ийм төмөр ховор байсан. Тэгээд энэ төмрөөр хийдгүү дандаа нарийнхан модыг нэгэн цуулж зорж ягаад тэрүүгээрээ тэгэж ингэж говшиж хийдэг байсан. Энэ яг л түүсэн нэг үүсээ энийг сугуулах гэж ярьдаг байхгүй энийг. Тэрийг сугуулахад л зориулж хийсэн багаж л да зориулсан багаж энэ бол. Урд нь биднийг сургуульд байхад хөдөлмөрийн хичээл гэж ордог байсан. Хөдөлмөрийн хичээл дээр утас энэ эрэгтэй хүүхдүүд нь болох тэр энэ төмөр мотор юм хийхийг заад юм хийлгдэг. Тэгээд бид нэр чинь 6 дугаар ангид байхад эдгээр бид нэр одоо ингэж энэ цоож ингэж хийлгээд
энийг энэ цоож чи энийг гагнахта халуун гагна гаргана. Тэгэд бид нэр тэгж гагна хийлгэж зааж ийсэн байхгүй юу. Тэгээ сүүлд бол яг хөө эвдэрсэн цоожнуудыг болоод яг би янзлаа төлхөр мөлхөрийг хийцдэг юм яхаа тий. Халганы шүүр гэдэг юм. Энэ шүүрний өвчнө болгохтой зэрэг ийм өвсөд энэ чинь үегүй тийм халган байдгийг. Тэр нэг нь суулж аваад энэ хатаагаад тэгээд модон дор сам хийгээд энийг самнаж шүүр зэтэр илүү гарсан юм хүн цэвэрлээд тэгээд л энэ шүүрийг хийнтэй. Тэгтээ нэг шүүр шавар гэж юм байдаг юм. Энэ цагирганда таарсан нэг ийм мод байдгийн. Тэрнийг энэргээ хийгээд хийж ингэж зохиж чангалж байгаа. Тэгээд ингээд бүр сайн чангалж авчаагаад тэгээд хинтэд энэ яг уу ингээд энэ хойн шараас массажны юм байхгүй юу. Тий. Энэ яг ингээд байгалаас ингээд тахирлаад ингээд янз янзаар ургацсан юм модууд байдаг юм л да. Тэгээ энийг энэ тахир модууд энэ яг жоохон урлаг муутайхан гал мод юм байна тий. Тэгээд энэ олсууч нь ирээд үзэхээр энийг чинь авлаа гэд аваа явж тэгээ хэрэг болдог юм шиг байгаа юм. Тий. Манай ээжийн аавын эдэлж исэн юм. Би ч баг багта тэр 5 ТV дээр өссөн хүн л дээ би. Тий 5 гэдэг чи одоо 5 гэдэг чи одоо өвөө гэсэн үг л дээ. Тий тийм дээр яасан. Тэгээд энэ бол тэр үед яаж яасан. Энд чи одоо ингээд цоож тэ энэ төлхөөрийн яг нь тахир төмөр хийгээд ингээд онгоолгоо яачихд болно. Энэ бол яг энэ маслын хэв юм аа. Бид нар нөгөө нэг сайлтай байхдаа масла ингээд энд хэвдээ яг нэг хийлээр ингээд хэвдээд гаргадаг байсан. Энэ дорнд фрагмент нь цаас тавьж байгаа л тэгээд цаас хийгээд тэгээд масла дээр хийгээ шахаад тэгээд фрагмент хийгээд гаргадаг. Тэгж өгшин бид хоёрыг шийдэг байсан юм. Алдарт найрагчийн ийм нэгэн шүлэг бий. Үүнээс илүү онсон дүрсэлсэн шүлэг зохиол бараг л байхгүй биз. Эрэмчний чой номын Буряд шүлэгт ойд хангинах сүхэнд чинь ононг гатлах бэрваазанд чинь мойлтой тос зөөхид чинь монцгор мөнгөн төрөвгөнд чинь булаа хүрэн хүзүүнд чинь бух юлдэн хутганд чинь уйхан иршүүд аашинд чинь угийн ажилсаг аялсанд чинь хадуур тармуур анжисанд чинь хашаа амбар бууцанд чинь хатгуур мөөртэй тэргэнд чинь хаттирч морьтой чарганд чинь нэр минь зүрх минь шүлэг минь нэг л ирэхгүй татагдаад байна л мен дамор Буряд зон. Тэ манай холууд энэ түнхнээс орж ирсэн. Манай тэр өвг эцэг бол Кузьмин гэж хүн байсан. Тэгээд тэр орос хүн байсан. Тэр цагаан хааны үйлдэл тэр төрийн дүүмдэл тэнд аль барч ирсэн үе юм шиг байлээ. Тэгээд яг буруутад хэрэгж болж яасан байгааны Сибирьд төлөгдөж ирсэн. Сибирьчийн ордын төлөвлөгийн газар байсан. Тэгээд тэнд бүрээдүүд байдаг гэсэн. Тэгээд тэр хүн энд ирж амьдраад бүрээд их нэртэй болоод тэгээд амьдарч ирсэн хүн байдгийг. Тэгээд тэр Кузьмины одмын улсууд бол энэ төнхнөр бол олон байдаг гэдэг уулздаг юм байна лээ. Манай ээж бол яг мормон гэдэг үндэстэн байсан. Мормонтон гэдэг. Тэгээд тэр мормонтон гэдэг чи яг хөөхтэй дэр энэ шатрын Чингүнжавын нэг шатар нь байсан юм шиг байгаа юм. Тэгээд жоохон тэр Чингүнжав баримтчилгадах нь үед нь тухтаж хоошоо гарсан юм уу? Тэрнээс өмнө ч орж гарч оргоноос хүсэж явсан юм гэдэг мэдх юм байхгүй. Тэгээд тэр хойноо очиод босууд гэдэг нэртэй. Тэгээд босууд гэдэг чинь оргодл гэсэн үг шүү дээ. Зэн нэртэй тэгээд тийм хүн байсан. Тэгээд тэндээс бүрээд ихнэр аваад тэгээд их маш их олон удаа болсон. Тэгээд тэр мормон гэдэг хүүгийн үр саданда бид нар болж байгаа юм. Тэгэхдээ тэр мормон гэдэг нь тэр барьсан байшин нь одоо нь байдаг гэж байгаа. Тэр дотор тэр шүтэн мүтэн бүх юмнууд нь байдаг. Тэр дүүмийн гишүүн байсан. Тэр дүүмийн гишүүний хамгаан нөртөр одоо байдаг гэж ярьдаг. Энэ талхны пэш гэдэг уурайдаар. Тэгэд энэ дотор гала түлээд талхаа барина. Энд гала түлээд түлхтэй тэр чинь эн чинь галж хадаад ирнэ. Тэгэд энэ бэшиг хадаад ирэхдээ зэрэг нь
доторх цагийн нүүрсийн энэ дээр хамаж авч энүүгээр татаж хамаж гаргадаг энүүгээр гаргадаг. Тэгээд энэ дотор төмөртэй тэр төмөрн дотор талхаа хийгээд хийгээд боцгоод яад тэгээд ингээд таагална ингээд одоо ч тэгээд энэний хэрэглэхэ боллоо одоо дандаа нэг цахилгаан пишнтэй болчихоо тэгээд гэртээ цахилгаан пишнээр талхаа бариад одоо тэгээд энийг өөдөн татсан байх нэг одоо тэгээд буулгах болчиход байна л да. Гэхдээ энд барьсан талханд тэр цахилгаан пишнд барьсан талхаараа хүрэхгүй л байдгийг. Энэ манай энд тийм талхны пишнтэй айл байгаагүй. Ганцхан манай хадам өвгүнийх тэр дээр тохой гэдэг газарт нэг пишнтэй талхаа барьдаг. Ганцхан эднийх л талх барьдаг байсан. Тэгэхдээ эднийтэй сүүлд нь болохтой зэрэг чи яг усууд нэг тэнцэнээс талхны хөрөнгө аваад тэгээд өөрсдөө саунд барьдаг болсон. Тэгээд энэ талхны фишн байдгийн бэ энийг ингэж хийж болох юм байна гэж би 5 дугаар ангид байхдаа манайх тэр доор байсан. Тэгэхэд тэнд би өөрөө тофуныхаа хэвийг хийгээд тэгээд шороо одоо энэ талбай урд талаад тийм цагаан шороо байдаг. Тэр шороог нь ачиж аваачаа тэнд 50 ширхэг тофу хийгээд тэгсэн чинь манай хүргэн ах байсан. Тэр яасан чинь байж би хийшээгээд тэгээд нэг хичээлдээ яваад ирсэн чинь хийцсэн байсан. Тэгээд хамгийн анхан тэгэж тэнд фишн барьсан. Дараагаар нь манай энд нүүжирт энэний баруун талд нь би яг тэрийн шигээ батг тэгээд тофу захид нэг төөхөө тофогоор фишн бариад талхаа барьсан. Тэгээд тэрнээс хойш манай эндхийн төмөрийн фишн барьад талхаа хийдэг болсон. Энэ байшин бодож яг нэлээ удаж байгаа маань 30-40 жил болцсон. Тий. Гэтэ энэ тусахгүй тулд энэ үйс ингэж дээвэр үеийн айлууд бол дандаа үйсээр байшингийнхаа дээвэр дээр нь тавьж ингэж даруулж ингэж хийдэг байсан. Энэ бор тусгаалаас хамгаалж байгаа юм. Энийг би хөдөөнөөс зөөж ирээд тавьсан энд нэг 30 жил болцсон энэ үйс нь бол. Тий одоо ингээд муудаад ингээд яагаад байгаа юм. Одоо манай цагаан үүр тийм модон дээвэртэй байшин ганцхан манайхад байгаа. Бараг айлууд модон дээвэртэй айл байхгүй дээ ирнэ. Тэгээд дээр үед чинь ингэж энэ уусаа удаад юугаар дарна гэж байхгүй. Модоор дарахгүй. Дүгнэх гэж юм хийн. Дүгнэх гэдэг маань юу гэвэл гадрын хөрсийг ингэж дөрвөлж ухаж аваад тэгээд тэрүүгээр энэ уусан дээрээ тавиад ингээд дарчна. Тий. Ширэг юмтай тий ширгээр яа тий. Тэрээс бориодоо дүгнэх гэдэг юм. Тий. Тэгээд тэрийнээс нь тавихтаа энэ өөдөө харж байгаа нь өвтөг тал ба шүү дээ. Энэ өвтөг талын доош нь харуул тавьдаг. Тэгээд шороон талын дээш нь харуулаад тавьдаг. Тэгтээ тэр яадгүй өвтөө тэр чинь нөгөө өвс ургамалж ургахтаа ингээд дээшээ ургаж гарч ирдэг. Тэгээд энэ өвс чинь ингээд дээшээ ургаж гарч ирээд ингээд буцтайгаа барьцалдаад эн чинь ингээд тэгээд бат их болдог. Энийг танз гэдгийг. Энэ дээр яг нөгөө нэг цагаан эдийг ааруул юм энэ дээр тавьж хатаадаг. Ер нь айлууд чинь манай эндхийн айлууд ер нь цөмөр ийм танзгүй айл байгаагүй дээ. Ер нь дандаа энэ танзтай л байдаг гэсэн. Энэ яг энэ дээгүүр нь тормор татаад гэдгээр саатматад нь татчих нэг шуу муу орохгүй ирэхгүй тэр тийм болчихдог. Энэ айл хилддэг. Ингээд арсын дотор хийгээд ингээд дараад ингээд нухол яанда илдэнтэй ингээд босоо талхи байдаг тий. Тэг босоо талхи тэрийг шин манай энд терм гэж хэлдэг. Тий. Дээр терм хийж дүндээ шир илдэжсэн. Анхан хөдөө гарахтаа бид чинь хонь ямаа байдгүйсэн тэр шир илдэж баруу сав хийж тэрнийг наймаалж явж хэдэн хонь ямаатай болж исэн. 100-аад хонь ямаатай болцсон байсан. Тэгээд бид хоёр төв орж ирээл тэгээд хүүхдүүд тэгээд мал дээр гарахгүй тэгээд дууссан да. Эрентэй бараантай он цагийн уртад өөрийн өв соёл, тоглоом наадам, ахуй соёлоон гайхалтайгаар хадгалан үлдсэн ард түмэн бол бурятууд. Ер нь хашаа хороо гэр орон гээд бүхэл зүйлээс тийм нягтан ям бай ажилсаг хөдөлмөрч өнгөйс ирэхгүй анзаарагдана.
Энэ тармуул энийгээр одоо өвсөө нэг ажлыг эднүүдээр хийдэг. Өвсөө хогоо тарман энийгээр энэ өвсөө цахалж бухал өвс самамамагаа хийн. Өнгөрсөн жил хүртэл би энэ миний авсаа өвсний үлдэгдэл нь тэр байна мориндоо өгөөд үлдсэн өвс. Зүгээр суухгүй ба та. Энэ бол яг би нэг ногоогоо төмсөө тарихта хэрэглэхэд нэг ийм хийсэн. Ийм. Энэ яг энэ нэг ингээд гадар руу гიშгээд энийг ингээд дараад ингээд дарахтай зэрэг чинь нөгөө гадар сентилээ сэрүүлээд явдаг ингээд. Нэг ийм хийсэн. За энэ ямар учиртай юм бэ нөө? Энэ бол чар энийг бол бурайдаар бол шихнэг гэдэг. Шихнэг гэдэг нь яг энэ хоёр талдаа ийм юутай энэ урд тал нь битүү, ард тал нь задгай. Тийм байдгийг. Энийгээр чинь яг хөвгтэй дэрэг чинь өвөл өхрийнхээ баасыг дөөж асгана. Өөрийнхөө баасыг дөөж асгана. Тэгээд нүүх суух барихтаа тэгээ бүх юм хийн л дээ. Тэгээд ойр дуурын жижиг сажиг юмыг бол энэний дотор хийчихэд энийг мориороо чирээд эднэр явдаг байдаг. Энийг яг би хүүхэд ач нарыгаа тэтгэлэгт нь хөрөхөд нь яах гэж ингэж хийсэн би энийг. Холбооснуудыг яаж хийж? Энэ холбооснуудыг бол яадаг. Хусаар матаж хийдэг. Тэгээ бариулчихдаг. Нарийнхан хусаар ингээд энийг нь хонхоолж энэ хэмжээгээр нь авч хонхоолоод ингээд галд сайн халаагаад тэгээд ингээд матчдаг. Бүхий л зүйлийг гаднаас бэлэнчлэхээс илүүтэйгээр өөрсдөө хийж бүтэе гэсэн сэтгэл харагдана. Монгол өв соёл нэвтрүүлэг дараагийн дугаараа Хөвсгөл нутгийн олон угсаатны дуу хуур түүх домгоор үргэлжлүүлэн хүргэнэ. Монголын их түүх өв соёл ширгэшгүй их далай билээ.